Захин орчинд заллах гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Ялангуяа Telegram ашиглан үйлдэгдэж буй заллингийн хэрэгүүд өсжээ. Telegram аппликейшн ашиглан үйлдсэн заллингийн улмаас улсын хэмжээнд 2024 онд 11.9 тэрбум төгрөгийн хохирол учирснаас прокурорын байгууллага 9.9 тэрбум төгрөгийн банкны шилжилт хөдөлгөөнийг зогсоож хязгаарлалт тогтоосон бол 2025 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирч 5.7 тэрбум төгрөгийн хязгаарлалт тогтоосон байна. Харин Чингэлтэй дүүргийн хувьд 2025 оны эхний 5 сарын байдлаар 1274 заллах гэмт хэрэг бүртгэгдсэний 6% нь Telegram аппликейшн ашиглан үйлдсэн гэмт хэрэг эзэлж 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Тус заллах гэмт хэргийг үйлдэж байгаа арга хэлбэр нь хохирогчид олон гишүүнтэй Telegram аппликейшны бүлэгт нэгдэж үл таних хүнээс амар хэлбэр аргаар мөнгөтэй олох боломжтой талаар мэдээллийг авч улмаар даалгавар биелүүлэх байдлаар мөнгөө шилжүүлэн заллуулдаг байна. Захим орчинд мөнгөө өсгөх боломжтой. Онлайнаар өндөр цалинтай ажил хийхийг хүсэж байна уу гэх зэрэг мэдээлэл нь ихэнхдээ хуурамч мэдээлэл байх эрсдэлтэй байдаг байна. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Telegram платформ ашиглан үйлчилсэн гэмт хэргийг бол 2024 оноос 2025 оны 5 дахь сарын байдлаар судлаа авч үзэхэд тус гэмт хэрэг нь бол ихсэн үзүүлэлттэй гарсан. Заллах гэмт хэрэг нь бол улсын хэмжээнд 4400 гэмт хэрэг бүртгэгдснээс Telegram платформ ашиглан үйлчилсэн гэмт хэрэг нь бол 40 гаруй үе эзэлж байгаа нөхцөл байдал бол тогтоогдож байна. Прокурорын байгууллагаас Telegram платформ ашиглан үйлдэж байгаа гэмт хэргийн хариу арга хэмжээний өрөөнд бол нийт бол 2024 онд 7.3 тэрбум төгрөгийн хөрөнгө шилжүүлэхүүний хязгаарлалтыг бол тогтоосон. 2025 онд бол 5.3 тэрбум төгрөгийн хохирлыг дансны хөрөнгө шилжүүлэхүүний хязгаарлаж тогтоох шийдвэрлсэн байна. Telegram платформ ашиглан заллах гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд нь гадаад улсаас зохион байгуулалттай бүлэг этгээдүүд улсын хил даван үйлдэж байгаа нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар бол тогтоогдсон. Иймд иргэд та бүхэн аливаа мэдээллийн бодит нөхцөл байдлыг нэгтэж тус гэмт хэргийг хорхиж болохоос өрсөн сэргийлэх шаардлагатай байна. Telegram аппликейшнээр заллагчид гадаад улсаас зохион байгуулалттай нэгдэж ихэвчлэн хуурамч нэр дугаар ашигладаг тул иргэдийн өөрсдийн сонор сэрэмжтэй байдал хамгаас чухал юм а.